Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд 2025-аас 2026. Налайх дүүрэгт өмнөх жилүүдэд хэрэгжилт хангалтгүй байсан удаан хугацаанд хойшлогдсон ажлууд 2025 оноос эхлэн эрчимжиж, бодит үр дүн гарч эхэллээ. Дүүргийн хэмжээнд дэд бүтэц, зам засвар, тогтчол, нийгмийн үйлчилгээний салбарт олон жил шийдэгдээгүй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлууд зохион байгуулалттайгаар хэрэгжиж байна. Эдгээр ажлууд нь иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, нийтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал болон хот байгуулалтын стандартуудыг хангахад чиглэж байгаа бөгөөд хэрэгжилтийн явцад хяналт зохицуулалтыг тогтмол хийж байна. Налайх дүүргийн хөгжлийн бодлого бодит ажил болон хэрэгжиж, урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь нөхцлүүд бүрдэж эхэлсэн нь тайлангийн хугацаанд онцлог үр дүн болж байна. Тухайлбал налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд 16 мегабайт чадалтай эхний ээлжийн барилга угсралтын ажил, түүнчлэн эхний ээлжийн нэмэлт ажил болон 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажлуудыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хороонд тус хэрэгжүүлж байна. Авто замын салбарт дүүргийн хэмжээнд зам байгууламжийн засвар, арчлалт, шинжилтийн ажлууд хийгдэж, Налайх дүүргийн 5 дугаар хорооны төв замаас Гордоо хүртэлх авто замын засвар, шинжилэлт, мөн дүүргийн 7 дугаар хороонд байрлах Илч хотхон хүртэлх авто замын шинжиллийн ажлууд тус амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн салбарын хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд Налайх дүүргийн 2 болон 4 дугаар хороонд байрлах 23 дугаар цэцэрлэгийн дээврийн засвар, 187 дугаар цэцэрлэгийн фасадын засварыг нийт 435 м2 талбайд хийж гүйцэтгэж байна. Мөн дүүргийн 3 дугаар хороонд байрлах 317 дугаар цэцэрлэгийн цахилгаан хангамжийн ажлыг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинжилэн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Налайх дүүргийн шүүх шинжилгээний байр буюу цогцос хадгалах байр сүүлийн жил гаруй хугацаанд зөөврийн усаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Чандган Налайх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дотоод нөөц бололцоог ашиглан төвийн шугам шүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгсэн. Аюулгүй байдлыг хангах чиглэлээр Налайх дүүрэгт тэл хяналтын камерын дэд төвийн гадна цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэж, цахилгаан тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Нийтийн тээврийн салбарт 2 ширхэг автобус, 1 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийг худалдан авч 2025-аас 7 дугаар сарын 8-ны өдрийн Б2025 тэг 16 дугаартай байнгын ашиглалтад хүлээн авах комиссийн дүгнэлтээр баталгаажуулан ашиглалтад оруулсан. Эрчим хүчний салбарт Налайх дүүргийн 3 дугаар хороонд 79 мегабайт хүчин чадалтай дулааны шинэ их үүсвэрийн эхний ээлжийн ажлыг эхлүүлээд байна. Мөн дүүргийн 1, 3, 4, 5, 8 дугаар хороодын цахилгаан хангамжийг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн 8 дугаар хорооны 10 шар орчмын нийт 597 м автозамыг нийслэлийн автозамын хөрөнгө оруулалтаар бүрэгдэхүүн шинжлэх ажил хийгдсэн. Тус зам нь 35 жилийн өмнө баригдаж байсан ба анх удаа зам засварын ажил хийгдэж байгаа нь энэ юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 15 тонны Howo Sinotruk 5, твшээ ачих буулгах зориулалттай Howo Sinotruk 2, 5 тонны Howo Sinotruk 2, Dongfeng зам арчилгааны машин 1, 30 ковш автоачигч 1 ширхэг, тус нийт 11 ширхэг техникийг Налайх тогтчолт үйлчилгээ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хүлээлгэн өгсөн. Нийслэлийн болон дүүргийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 8 хороодод нийтийн эзэмшлийн зам талбай, тогтчолтын ажлыг хийж хэрэгжүүлсэн. Хүүхэд гэр бүлийн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажлын байрны дэргэдэх хүүхэд хөгжлийн төвийг бүгд найрамдах Солонгос улсын World Share олон улсын байгууллагатай хамтран байгуулж, хүүхэд багчуудын сурч боловсрох, урлаг спортын чиглэлээр авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа аюулгүй, тоглох орчинд өнгөрүүлэх боломжуудыг бүрдүүлэн ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Солонгос улсын Усан хотын бизнес эрхлэгчтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд буян налах төвийн 4 замын уулзалт олон улсын стандартад нийцсэн явган хүний замын гарцын лед гэрлийг суйрлууллаа. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран барилгын гадна ханыг дулаалах, дээврийг дулаалж ус тусгаарлалтыг шинжлэх, халаалтын системийн үйлсэлд дулааны тоолор, автомат хаалт бүхий хоligч насоосны зангилаа шинээр суйрлуулах ажлын гүйцэтгэлийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын Жижиан Шинбан Холдинг групптэй хамтран хэрэгжүүлж буй Гэгэрл Эко хотхон төслийн хүрээнд 2026 оны 3 дугаар улиралд эхний 8 блок орон сууцыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дүүргийн өмчийн менежментийг сайжруулах хүрээнд Эрдэм Транс хязгаарлагдмал хариуцлагатай компани 1330 м2 талбай бүхий автобазыг 2025 онд дүүргийн өмчлөлд шилжүүлэн авч, дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад ашиглуулж, машин, техник хэрэгслийг үн төлбөргүй ашиглах нөхцөлийг тус бүрдүүлээд байна.